Александр Сергеевич Пушкин. Салтан хааны үлгэр. Кино зохиолыг бичсэн Петушко, Глен. Ерөнхий найруулагч Александр Петушко. Ерөнхий зураглаач Глен Захаров. Хөгжмийн зохиолч Гавриил Попов. Зургийн дарга Харитонов. Дөрүүдэд Салтан хаан Владимир Андреев, Атан хаан Лариса Голубкина, Гвидон Олег Ведов, Хунгунжид Ксения Рябкина. Дөрүүдэд оролцсон тоглогчид орой үдэш 3 бүсгүй орон гэртээ утас сэрэн суужээ. Хааны хатан байсан бол би хамаг загалмайтны донслогсон нийчгэр их найр хийгсэн. Харин би хааны хатан байсан бол хамаг дэлхийг нэлтэн бүрхэх зориг зотон нэхсэн. Харин би хааны хатан байсан бол хаан эзнээ баярлуулж Баатар хүү төрүүлж өгсөн. Сайн байна уу? Сайхан бүсгүй минь. Саатлгүй миний хатан бологтун. Намрын ихэр Баатар хөвгүүнийг надад төрүүлж өгдөг. Хамаагүй нэг үсгүйг хатнаа болгоно гинэ. Тэгж ярихгүй шүү. Шадар төшмөл та айдаж үз. Хамгийн сүүлд хэлсэн үг нь хааны таалалтны эзэжтэй. Хонгор их хоёр бүсгүй минь. Хорогдлгүй гэрээсээ одоо гарцгаа. Намааг болоод дүүгэн дагаад надтай хамт даруй явцгаа. Нэг чинь тэгээд тоогооч бол. Нэхмэл чинь бол нөгөө өгч чинь.
үнэхээр шүү. Ухаан тайж байгаад нэмэргүй. Бэр тайж, мира тайж байгаад нэмэргүй. Аманцар били үхтэй нэг л аттай явах юм да. Гайтай нас болж. Гарын үзүүр зарагдах нь дээ. Гарын үзүүрд зарагдахгүй шүү. Алтан хаан найрын тэргүүнд сайхан хатан тагаад заларваа. Хэн гэж хаан удсангүй тэр ороогоо хөрмөлдөө да. Салтан хаан найрын тэргүүнд сайхан хатан тагаад заларлаа. Найрын тэргүүнд ээ. Сайхан хатан тагаад залрав гин. Салтан хаан найрын тэргүүнд сайхан хатантайгаа залрав гинэ. Ашуубай! Жаргад суудагч өнгөрлөө. Залуу хатан дээрхээ алдлаа. Залагдж ирсэн зочид зааны ясан орон дээр хаан хатан хоёрыг хэвтүүлээд хаалгыг хаагаад гарцгааж гин.
хоорон дээр хаахад хоёрыг хэвтүүлээд хаалгыг хаагаад гарцгааж гин. Тогооч их чинь тэр гах төхөөд. Ихбэл чи их чинь нэргэх төхөөд. Хааны хатанд тэр хоёр хачиг хатаахж байна. Сайхан да. Саатаж хаан зочлоо да. Эмийг энд явуулсан. Юу идэв? Чансан будаа. Юу оо? Исгсэн ундаа. Аягаар зөө хийцэн дээ. Хадгаар жимс ийдсэн дээ. Чансан будаа сайхан да. Исгсэн ундаа сайхан да. Сайхан да. Эмийг зочлоо сайхан да. Хуримаа хийгээд хаантан маань хоёрыг дуулгаа тайлъя гэлээ. Эр биеийнхэн жилээ гаргаж эхнэрийнхэн сэтгэлийг амраая гинэ. Хооронд нь яс хайж байгаад хоёр тийш нь болгох хэрэгтэй. Дамын үгийг чагнаад байвал дайм болох сурагтай байна. Төр улсынхаа хил хязгаарыг төрөмгийн дайснаас хамгаалахын тулд эзэрхий дайсныг дарахаар их цэргээ явуулвал зохино. Эг нь олон түмнийхээ эцэг нь болсон хаантан минь түмэн олон цэргийнхээ төрөнд нь явж өдөрдөх түн. Хатан цагаа хагцаж сайн хүлгэндээ мордох зураа эр нөхрөө хайрлал гэвэл эрхэмлэж бие бодорой гэлээ.
Улангасан дайсантай Салдан хаан удтал тулалдаж явх хойгуур нь амарчих цаг нь болсон хатан Алт дэлэм хүү төрүүллээ. алт дэлэм хүү төрүүллээ гин. Өнөөдөр тэгээд хорлонтой юм шиг өдрөөр биш цагаар үсч байна. Өөдөөсгөн хүү биднийг баярлуулж өдрөөр биш цагаар өсч байна. Ангахага хайрлах бүргэд адил алаг үрээ хатан халамжилж байна. Эцгийн даруй баярлуулъя. Илч зарж захтал илгээе. Өөдсгөн хүү тань биднийг баярлуулж Өдрөөр биш цагаар өсч байна. Эцгийн даруй баярлуулъя гэж ээлж зарж загтлын илгээг нь бачимдаж харсан тогооч нэхмэлчин балагтай зууч бабарийнхаа эмгэнтэй залуу хатныг хорлох санаатай замаас нь элчийг саатуул гинэ. Одоо тэгэхэр хэдүүлээ? Ондоо элч явуулна да. Ийм л үхтэй захиаг илгээж хийж бодож байна. Айсуй. Илгээл захиа үрдэлсэн элчиглээ. хатан тань шүн амарчлаа гинэ. Хатаман шүн амарчлаа. Харин хүүхний хэн нь болохыг мэлхий хулганы аль нь болохыг мэдхийн аргагүй нэг амтан гаргалаа гин. Мэдхий хулганы аль нь болохыг мэдхийн аргагүй нэг амтан гинэ. Дүүжин мэдхий хулганы аль нь болохыг мэдхийн аргагүй нэг амтан гинэ. Мэдхийн аргагүй нэг амтан гинэ.
Энэ удаа гэвч бидний сэтгэл зөөлөрч элчид ийм зарлиг буулгая. Эзэн хаан би эргэж очиод энэ явдлыг ёсоор шийдэе. Сайн мэдээ явуулаад 8 хонлоо. Салтанаас сурагч хэмээн байдаггүй. Захиа үрдсэн зарлага элч ирлээ. Заашгүй болох нь тэр. Бачимдж хорсон тогооч нэхмэлчин балагтай зууш бабарийнхаа эмгэнтэй элчийн захаг авнаг нь элэ балдай болтол нь согтоог нь эргүүдэд хоосон богцонд нь энэ захаг хийгээрэй. Захиа үрдсэн зарлага элч ирлээ. Хаанаас баяр ноёдод хамгийн хөгшин хамгийн ухаантайд нь Баяр ноёдод хаанаас тушаахан. Алмагдж цагаа дэмий үүрлэггүй. Хааны хатныг үртэй нь хамт харанхуй усанд нууцаар хай. Хааны хатныг үртэй нь хамт харанхуй усанд нууцаар хай. Балмагдж цагаа дэмий үрлэггүй. Баяр ноёдод хаанаас тушаахан. Хааны хатныг үртэй нь хамт харанхуй усанд нууцаар хай. Эрхэм ноёд минь яа гэвдэ? Эзэн хааныхаа заргийг дагая. Хатныхаа лавринд бүгдээрээ хамтдаа одоо очие. Тэгээд хатан хүү хоёрт хаан эзний зарdiгаар оруулсан хатуу зайг нь дуулгая да. Энэ зарdig нь уншиж өгөөд эргэлзэж огт удаашралгүй эхүү хоёрыг торхонд хийгээд давирхаа юу тойр үз түрхэд далайн эрэгт өнгөрүүлж аваачаад хаан эзний зарdig юм да гэд хайлгих тэнгист хөвүүлж орхий. Баяр ноёдод хаанаас тушаахан. Балмагдж цагаа дэмий үрлэггүй. Хааны хатныг үртэй нь хамт харанхуй усанд нууцаар хай. Харанхуй усанд нууцаар хай гинэ.
хайчхны баяр ноёд минь. Хааны зардаг хатуу шүү. Эзнийхээ хэлсэн ёсоор одоо энэ торхыг тэнгист хаяа. Хүсэн байж өдөр сараар хүлээсэн хүндэт зочин та хүрээд ирв. Хатан хүү хоёроо хөнөөсөн хаан эцэг та яваад ирв. Эли болоо юу чи? Эсвэл чам чөтгөр шүглээ юу? Тэгвэл баяр ноёд тушааж баламгдэл цагаа дэмий үрлэгүй хааны хатныг үртэй намт харанхуй усанд нууцаар хай гээгүй юу чи? Харанхуй усанд нууцаар хай гинэ?
Хөвөө газрыг живүүлж байдаг. Хөлөг онгоцыг хөвүүлж байдаг. Эрх дураараа цалгиж байдаг. Энгүй далайн долгис минь ээ. Биднийг битгий хөнөөж үзээч. Биднийг эрэг дээр гаргаж өгөөч. Далаан долгио үгэнд маань орж даруухан торхыг эрэг түргэж хөнгөн гэгч нь гаргаж тавьчихад хөвсгөсгээд ухарлаа шүү. Битүү торхноос яаж гарах вүлээ? Биднийг бурхан орхилоо гэж юу? Жаахан хүчлээд түлхээд үзье. Зя ингээд гэгч нээглээ. Тэнгэр бурхны авралаар тэнүүн агаарт гараад ирлээ. Ээж хараач. Эрэм талд нэг гүвээ байна. Иргэн тойронд нь далаа байна. Уужим тэр гүвэн дээр ургаа том царс байна. 9 минут гарсан бидэнд идэх хоол хэрэгтэйсэн. Халигих тэнгисийн хөвөнд би очие. Харвахан олдож магад. Адтай чиний гараад байх чинь айгүй явдал болж байгаа юм биш үү? Аварч тусалсан хаан хүү минь. Аврах хүчит ачтан минь. Өчүүхэн надаас болж 3 хоног үлэн суулаа гэж битгий гутраарай. Ачиг чинь би ачаар хариулна. Аяа, орсоор ярьж байна. Заналт дайснаас чи хөнгө биш. Залуухан гүнж намайг аварлаа. Харвсан сум чинь элэг биш. Хар шидтнийг хөнөөлөө. Ачиг чинь би хизээч мартахгүй. Айлч газар чи намайг олно. Харин одоо чи эргэж очиод харамсах юмгүй унтдаа. Хол ойр өдөржин явсан ч хоосон хонхол боллоо доо. Яалаа гэж эцэг минь яллаж биднийг ингэж шийтгэ юм бол
Хатан намайг хүн гүжирдсэн ч юм билүү? Хаан эцгийг чинь ховссон ч юм билүү? Шүлэг нойрноос сэрээрээ хүмүн. Шөнийн зүуднээс салаараа үрмэн. Хараач, асар том нэгэн хот адагдан туяаран үзэгдэн. Энэ бай тугай юм үзэх вэ? Энхри хум минь л наадаж байна да. Хатан гэж юм явъя. Хашааных нь хаалгаар оръё.
Анхуд майны тэтэм өмсгөж хамаг олны тэргүү болгоё. Аршийн хаан хойморт ханхүү залгадаж хатан ижийнхэн сойрхсноор Энэ өдрөөс хойш улсаан захирч эрхэмсэг ван Гивидон гэгдэх болтугай. Хаваард байхгүй. Хачин шидтэй юм манад би. Алтан самар цөмж байдаг. Алгын хэрмийг та хардаа. Индраны лэрдийн аргаж яваад энд хальсын цоглуулдгийн да. Ардалны өмнө хэрэм алайхан дууга дуулдаг юм а. Айта хум минь гялайла. Намайг баясгасны чинь дайтай чамайг бурхан баярлуулаг. Гинчэд цайцад тунж зогссов. Гвидон тэднийг ураарай. Идэ ундаагаар бишгүй дайлаад ингээд нэг асуугаарай. Зочид та нар ямар наймаа хийгээвэ? Зорьсон газар чинь хаана вэ гээрээ. Сагсхан сүлтээ хэрэм дуулж байх юм? самар бас цөмж байх юм. Огт нь Индраны нэрд нь хураагаад Ордны санд хийж байна. Энэ хотынхан бүгд баян юм. Аваа хоромж огт үгүй орд харшил сүндэрлээд байна. Сайхан өргөн талбайд нь самрын алтан хал сөглөрөөд л. Хайцгүй тэр хальсаар нь зоос зутгаж Хол ойргүй 8 хийдэг юм байна. хол ойргүй 8 хийдэг юм байна. Зочид та нар ямар 8 хийгээв? Зорьсон газар чинь хаана вэ? Хорвоо дэлхийгээр нэг явлаа бид. ховорхон булга хар үнэгээр 8 арилжаа хийлээ бид. буцаад одоо дорн зүгтээ буян арлын хажуугаар гараад Эрхэм алдар Салтан хааны эзэн тусад хөрөндөө. Аян замдаа сайн орооно идэв минь. Далай тэнгисийг мэнд гатлаад Даяар алдартай Салтан хаан михим байж Гвидон ноён миний мэндийг уламжлаарай. Ачид вам минь амар байна уу? Адрын өмнөх тэнгэр адил гэрэлт царайгаа юунд бараалгав? Гэгэлцэж ингэтлээ юунд уйтгарлаа вэ? Гэгэлзэж уйтгарсны учир гэвэл аавынхаа барааг харгасан гэж айхтар ихээр хүсэж байна би.
Уйтгарлаж ихэд гунсны чинь учир нь энэнд байсан юм уу? Хөлөг онгоцны араас чи хөөрч нисээд очмоор байна уу? Шуутхан би Ван чамайг шумуул болгон хувиргая. Эзэн хаан маань харуулсан хിവэрэ энийг мартуулмаар байх юм а. Өнгөрсөн явдал зүүч шиг замхарсан. Өөр хатантай болмоор юм. Яадаг үлээ. Шэд дэмгэн чамд мэдэхгүй юм үгүй. Тийм болохоор чи надад мэрэг дэлгэндөө буулгаад нэм чимэлгүй хэлж өг. Энэ зарилгийг хэн үйлдэв? Үрлэг эзэн хаан минь өргө харж тамарлагдсан хөлөг онгоцтой худалдаачид хурж ирээд байна манайд. Амар вэ нүр хэм зочдоо аль газар яваад ирэв дээ? Далай тэнгисийн тэртээ даамай сайн байцгаана уу? Эд чидтэй сони юм ингэхэд та нар олж үзв үү? Надад далайн тэртээ гайгүй сайхан юм аа. Харин хүн итгэмээргүй хачин нэг юм үзлээ бид. Оломгүй их далайн дунд овгор нэгэн арал дээр өндөр сайхан ордонтой алтын шармал зүмтэй алаг сайхан цэцэрлэгтэй сүрлэг сайхан нэг код сүндэрлэж байдаг юм байна. Сайхан ордных нь өмнө сагалга гацуур ургаж байх юм. Ургаатар гацуурн дээр усан болор байш байх юм. Тэгээд бас олоогүй. Тэр байшинд нь хэрэм байх юм. Хөөхөн тэр хэрмэн хөвгөлтэй дуудуулаад самар цөмөд байх юм. Цөмж байгаа самар нь цөмөөрөө ичдээ гэж байгаа. Ширхэг самар болгон шижиг алтан халистай. Эдэн нь болохоор Индран илэрдэн. Албат нарны хэрмийг хамгаалж Алтан хальсаар нь зоосцуутгаад аралжаа наймаа хийдэг юм байна. Тэр хотынхан бүгд баян аваа хоромжгож огтгүй орд харшил сүндэрлээд байна. алдарт гівдон ван тэнд арал усаа захирдаг юм байна. Нэгийг тань осорой гэлээ. Миний мэндийг уламжлаарай гэлээ. Амар мэндэл байдаг юм бол арлын шидийг үзэн дээ. Гівдон вангийн улсад гийчин болж очино доо. Гайхах юм юу байгаа юм? Гайгууч хэвтнэ ёстой. Нэг мөг хэрэм чулуу мэрж, нэлтээ алтан думбож, эзнэхээ санг арвжуулаад биз? Энд чинь юу ч биш. Үнэн худлыг бүү мэд. Үлэмжийн шид нэг байдаг гинэ. Далайн ус шуугж ирээд л давлгаа юугаад цацалдаг гин. Ирчилсэн тэр давлгаа нь эргэлүү хуйлраад л ирдэг гин. Тэгтэл чин далайн ирэг дээр тэр хаяараа туяа цацруулсаар ялтас хуйг агссан яг 33 баатар ялахын аргагүй сайхан ирс яраад л жагсаад гарч ирдэг гинэ. Харшгүй хүчит тэдэнтэй хамт хар далайн эзэн явдаг гин. Эд шид гэж ярих юм бол энийг л үнэндээ хэлдэг байх. Бэрэ. Сохара. Гэвчээр гараад дэгсчихээ.
Ачит вам минь. Аатрын өмнөх тэнгэр шиг гэрэлт царайгаа юунд бараалгав? Гэгэлзэж уйтгарсны учир гэвэл онцгийн нэгэн эд шидийг олж авахсан гэж хүснэ. Хаан байдаг эд шидвэ тэр чинь. Хаа нэгтээ далай тэнгис халигж цалгиад ирдэг гин. Эрчилж шөөгсөн давлгаа нь эрг рүү хуйлраад түрдэг гин. Тэгтэл чин далайн эрг дээр тэр аяараа туяа цацруулсан ялтас туйг өвч агссан яг 33 баатар ярайтал жагсаад гарч ирдэг гин. Гэгэлзэж битгий уйтгар л да. Саяын тэр эд шидийг чинь сайн мэдний вантан минь. Мэлтэлзэх тэнгисийн тэр баатрууд миний төрсөн ах нар юм. Харамсч дэмий уйтгарлалгүй. Хайртай одоо вантан минь. Зоригт миний ах нарыг зочилж очихыг хүлээдэ. Цагаахан хүн биднийг явууллаа. Сайзыг чинь хамгаалж бай гэлээ. Магад сайхан хотыг чинь манаж бай гэж бидэн захилаа. Өнөөдрөөс эхлээд бид нар өндөр ханан хэрэмний чинь тушаа өргөн далайн уснаас өдөр бүр гарч байх болно. Даруу эргээд уулзъя да. Далай дээр бид буцъя да. Газрын агаар хүнд байна. Зочид та нар ямар наймаа хийгээв? Зорьшин газар чинь хаана вэ? Хөрөст дэлхийг тойрлоо бид. Хүлэгмэр наймааллаа бид. Дооны азаргуудыг арилжаад дорн зүг рүү явж байна. Сайхан буян арлын хажуугаар гарч Салтан хааны улсад очно. Аян замдаа сайн яваарай. Далай тэнгисийг мэд гатлаад Даяар алдартай Салтан хаанд Михийн ёсолж Гвидон ван мэдчилж байгааг уламжлаарай. Өрлөг хийцэн хаан минь. Өргө хаштай морлогтон хөлөг онгоцтой худалдаачид хүрэлцэн ирээд байна дахиад. Амар байна уу ихэм зочтой. Айл газар яваад ирвдээ. Далай тэнгисийн тэртээ даамаа сайн байцгаана уу? Эд шидтэй сони юм инки та нар үзв үү? Хөрс дэлхийг тойрлоо бид гадаад далайн тэртээ гайгүй сайхан байлаа. Харин хүн ер итгэхэргүй хачныг юм үзлээ бид. Оломгүй их далайнууд овгор нэгэн ард байна. Өдөр болгон тэнд шидтэй юм болж байна. Далайн ус шуугж ирээд л давлгаа юугаа цацлах юм. Эрчилж шуугсан тэр давлгаа нь эрг рүү хуйлраад л эргэх юм. Тэгтэл чин далайн эрэг дээр тэр аяараа туяа цасруулсан ялтас туйг өвч агссан яг 33 баатар ялахын аргагүй сайхан эрс яраа итлжсаад гараад ирэх юм. Хард тэнгисийн эрс нь хамт гарч ирдэг юм байна. Хососоор нь хуваардаад хотын хэрмийг мануулд юм байна. Мэдэж захирдаг эзэн нь Гвидон ван. Михийн танд ёсолж байна лээ.
Амар мэд байдаг юм бол арлын шидийг үзнэ би. Алдарт Гвидов ангид айлчилж очсноо би. Гайхах юм юу байх вэ? Гайхтай чи биш байна да. Тэнгисээс хідэн цэрэг гарч тэр хүндээ манаар хийгээл биз. Үнэн чи билүү? Удал чи билүү? Үнэндээ эн чин эд шид биш. Гайхалтай нэг юм харин би гэж гадна дотнгүй амтын ярих юм. Өргөн далайн тэртээ үзэсгэлэнт нэгэн гүнж бий гинэ. Хаанхын ч хүн тэр гүнжийг хараад хандгүй юм гин. Өдөр нь тэр өнгөт нарыг бүдгэрүүлж өчн өргөн дэлхийг гээгүүлдэг гин. Сайхан урт хэзгэнд нь сар гэрэлтэж байдаг гин. Онцгой сайхан магнат нь од гялалцж байдаг гин. Урагш хоошаалах нь уран тогс шиг нь гоо гүнжийг хэлэхүг нь горхийн ус шиг уянгатай гинэ. Ичид гэж ярих юм бол нэг юм хэлдэг бах. Постарай тамиг минь. Бэрээрэ цогшоороо. Цогшоодог. Ачид вам минь. Аадрын өмнөх тэнгэр мэт гэрэлт царайгаа юунд бараалгав? Гэгэлзэж уйтгарлсны учир гэвэл хамаг хүн гэрлээд л байх юм. Харин би ганцаар л явах юм. Онцорч нүдэлсэн бүсгүй би юу чамд? Орчлон нэг гүнж бий гэх юм. Хаанхын ч хүн тэрнийг хараад хандгүй юм гин. Өдөр нь өнгөт нарыг бүдгэрүүлж
Үдшин өргөн дэлхийг гийгүүлдэг гин. Сайхан урт гизгэнд нь сар гэрэлтэж байдаг гин. Онцгой сайхан магнайд нь од гялалзаж байдаг гин. Гэвч тийм гүнж ер нь гэрэлт хорвоод байдаг болов уу? Тийм нэгэн гүнж би юм би. Тэгтээ хүний гэргий гэдэг чинь цагаахан гараасаа сэгсэрч хайдаг, цацагтай бүсэндээ хавчуулж орхидог бэйлийн нэгэнт биш үлээ. Сайхан хантай болгосон гэж санаа сэтгэл минь тэмүүлж байна. Гайхамшиг тэр гүнжийн хойноос би газрын мухарт чүрэхэд бэлэн байна. Заавал хол явж яах гэв? Заяаны хан чинь дэргэд чинь байна. Бишгүй сургалсан тэр гүнж чинь би шүү дээ вам минь. Хатан ээжидээ одоо хамт яваад очие. Элбэрэлт хатан ээжээ минь. Эгэл биедээ хань болгож, ээж танда охин болгож, эхнэр аваад ирлээ би. Ачид таныхаа сургаал айдслал юг хүсэж байна бид хоёр. Тэнгэр бурхан та хоёрын минь тэтгэж явах болтугай. Өрлөг хийцэн хаан минь өргөө харьцан морлогтон. Хөлөг онгоцтой худалдаачид хүрээд ирлээ дахиад. Бүгдийн одоохон зодчил гэж өр. Амар байна уу ихэн зочтой. Аль газар яваад ирвдээ? Далаа тэнгисийн тэртээ даамаа сайн байцгаана уу? Эд чидтэй сони юм ингэхэд та нар үзв үү? Хөрс дэлхийг тойрлоо бид. Гадаад далайн тэртээ гайгүй сайхан юм аа. Харин юу идэгмээргүй хачи юм үзлээ. Оломгүй их далайн дунд авгар нэгэн арал байна. Авгар тэр арал дээр хот байж явах юм. Гайхан тэр ордныхын өмнө гацуурмаа дургаж явах юм. Босоо тэр гацуурны дор болор харш байх юм. Гаршуулсан хэрэм тэр ордонд нь гайхалтай юм хийж байх юм. Сайхан дуудуулаад л самар цөмөд байж байх юм. Цөм жуга самар нь цөм алтан халистай. Эдэнийх нь орон тэгээд Индраны эрдэнэ байд юм. Өнгөт тэр арал дээр өөр бас нэг шидтэй юм байна. Далайн ус дөвийж ирээд Давлгаа юугаа цаачлах юм. Эрчилсэн тэр давлгаа нь эрэгрөө хойлоо хадлаа ирэх юм. тэгтэл чин далайн эрэг дээр тэр аяараа туяа цэцруулсан ялтас туйг агссан яг 33 баатар гараад ирж байна уу? Хаан эзнийх нь хатан гээд хараад ханшгүй хатан байна. Өдөр нь нарыг бүдгэрүүлж үдшин дээлхийг гийгүүлгэм.
Сайхан урт гизгэнд нь сар гэрэлтэж байх юм. Онцгой сайхан магнайд нь од хялалцаж байх юм аа. Арлын хотыг Гвидон манд захирч Ард олон түүнийг магтах юм. Зориуд танд мэхийн яслаад Зочлон гэсэн яалаа химэн хэрэг болгон биднэр вантан хэлүүлж байлээ хаан таан. дахиад би хойшлуулахгүй. Далайн чанд руу маргааш хөдлөе. Хүчтэй зэргийн хөлөг онгоцуудыг бэлтгэе. Таныг бид яасан ч ууж болохгүй. Та хэрхэвч юмж болохгүй. Ингээд би чи хаа юм уу эсвэл хөөгд юм уу? Толомгүй би хэллээ ш. Одоохон явна. Дүүрэн тэнгис хальгихгүй байна. Дөнгөж л нэг бид иртэж байна. хөхрөн цэнхэрт хаалсад хөлөг онгоцоод үзэгдлээ. Саруу далай мандлаар Салтан хааны хөлгүүд айшгүй. Энэрл хатан ижи минь. Илбэрэл залуу хатан минь. Аюу тийш харцгаагач. Аав минь наашаа ирж явна. Хаан. Тавцан дээрээ зогсоод хараага наашин сунгаж байна. Хөлөг онгоц нь арал ирлээ. Хүн зам харчаасаа гарлаа. Тэнгисийн эрэгт чи очих Гвидон. Тэгээд миний хүү хааныг тос. Харин хот руу залгахдаа хаанд юу ч битгий хэлээрэй. Хатан чинь үнэхээр хараад хан шиг юм байна. Хи юм биш байгаа та. Хэнийг харах нь энэ вэ би? Юу болох нь энэ? Яахаар ингэдэг вэ? Намайг амьсгам нь бачам дав. Хаантан асгартал уйлав.
Хатна тэрч байна. Бас хүүгээ. Бас бэрэ. Тэр хараач бидсэн юм шиг би титмин авчирсан байгаа биз? Итхи димэр бид наан чинь балраад байна. Наадам цингэл эхлэх гэж байна. Найр хөрөн болох гээд байна. Балагтай тогоос нэхмэлчин бабарийнхаа авга хаана байна? Булан булантууд хараа зогцсон. Мултаад алга болчихсон. Таантан. Хамаг хэрэгээ түлээлээ. Уйлж майлж байгаад уучраа хэлж гимшлээ. Уйлж майлаад гинэ. Хаант минь. Ийм баяр болж байгаа юм чинь. Эднийг буцаагаад явуулчих л та. Ийм баяр болж байгаа юм чинь. Эднийг буцаагаад явууллаа.